За зүрхний аргад дутагдлын дэлгэрүүлгийн хичээлд оръё. За зүрхний аргад дутагдал нь одоо шинэ одоо 2021 оны шинэ одоо гайдлайнаар одоо энэ тодорхойлт нь бол өөрчлөгдсөн байгаа. Зүрхний дутагдал нь бие даасан өвчин биш, үндсэн шинж тэмдгүүдээр шийдвэл амьсгалах, шагаа хавнах, ядрах, үзлэгээр бүрээний венийн даралт хэсэг, уушгины шажигнуур, захын хаван үүсэх эмнэл зүүн хам шинж юм аа. Зүрхний бүтцийн болон үйл ажиллагааны алдагдлын улмаас зүрхний дотоод даралт хэсэг эсвэл 50% ячааллын зүрхийн цацалт уурснаас үүснэ гэдэг энэ шинэ тодорхойлт бол энэ чинь өөрчлөгдсөн байгаа. Тархар зүйн мэдээллээр бол 1000 хүн татвал 3 хүн нь бол одоо зүрхийн өвчнөр бол гадаад орны Европын орнуудад яаж мэдж байна. Тэгээд ESA-ийн амтдор үйлчлэгчдийн донд хийсэн хугацааны судалгаагаар эцэлтийн фракц буусан зүрхийн дутагдал бол 60% эзэлж байна. Үүний 50% эмэгтэйчүүд байна гэж гаргасан байна. За эрүүл мэндийн анхан шатны болон далаа тусламж үйлчилгээ бэлтгэлрүүлгээ зохион байгуулна. Бэлтгэлрүүлгийн дистрал нь эхлээд зүрхний аргад дутагдaltaй өндөр эрсдэлтэй 35-аас дээш насны хүмүүсийг асуулга үзэл лабораторийн шинжилгээгээр тодруулна. Дараа нь өндөр эрсдэлтэй хүмүүсийн цэсний сивэнд NP-proBNP төвшин үйл тодорхойлох ийм хоёр ажлыг дистратай ажлыг бол хийх ёстой. За анхан шатны тусламж үйлчилгээ нь бол өрх сумын дүүргийн эрүүл мэндийн төв сумын эмнэлэг бол бэлтгэлрүүлэгт хамрах хүмүүсийг сонгоно. Тэгээд зүрхний аргад дутагдaltaй хүмүүсийн эрсдэл хүчин зүйлийг тодорхойлно. За аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг төрөлсөн нарийн мөрч дэмжлэгт натрийн бэптидийн сорилыг бол хийн. Натрийн хөгж бэптидийн бэптид бол өндөр өртөгтэй төр болгон бас хийгээд идэх учраас ерөнхийдөө аймаг дүүрэгтээ бол хийнэ. Нэгэнт одоо сумдууд бол аймаг дүүргийн эмчнэр зүрхний аяхатай болсон учраас натрийн хөгж бэптид байхгүй ч гэсэн зүрхний аяхаагаар болоод энэ зүрхийн аргад дутагдлыг илэрхийлэлтийг бол хийх боломжтой. За энэ зүрхний аргад дутагдлын эрт илрүүлэг нь бол одоо зүрхний халдвар бус өвчлөлийг одоо илрүүлгийн ерөнхий зарчимтай бол дүүжээ 5 зарчимтай дүүжээд учраас энийг бол одоо эдрэг бууруулах энэ бол ажил амжилттай болоход бол бүрэн боломжтой гэж үздэг. За аргад дутагдлын эрсдэл хүчин зүйл юу арга үндсэн эрсдэл хүчин зүйл гэж байна. Энэ дээр бол нас эрэхтэй хүйс, зүрхний шигдээс артерийн гипотенз, баруун хөвдийн тэлгэдэл, чихрийн шижин, зүрхний хавхын дутагдлалт, харгалалт гэдэг үндсэн эрсдэл хүчин зүйлд орно. Нэмэлт эрсдэл хүчин зүйлүүд дараагийн зүйлүүд бол орхон байна. За илрүүлэг нь бол өвчний ихэнх шатнд эмнэл зүүн одоо шинж тэмдэг илэрхээс нь онцлог үйл явцыг хэлж байгаа. Аргад дутагдлын үндсэн ба нэмэлт эрсдэл хүчин зүйлийг тодорхойсноор зүрхний аргад дутагдлыг илрүүлэх түүнээс улсын сэргийлэх төслийг бол бүрдүүлэх юм аа. За тэгээд амьдралын хэм маягийг одоо өөрчлөх зүйл маш чухал байдаг. Энэ дээр бол одоо 2017 онд Америкийн зүрхний нэмлэгээс хийсэн судалгаан дээр бол артерийн гипотенз зүрхний атеросклероз өвчний үүсэх эрсдэл нь бол 45 зүрхний дутагдлалд оруулах эрсдэл нь 45.6%. Харгалалт бол 30.6% гэж одоо бичигдсэн хамгийн өндөр бичигдсэн байна. За бидний энэ өвчний үдийг хянах гэсэн үг байна. За зүрхний дутагдал бол зүрхний өөрийнх нь одоо янз бүр өвчнүүд бол зүрхний дутагдал төрөдөг. Энэ бүх одоо энэ бичсэн өвчнүүд бүгдээ зүрхний тэлгэдэл үүсгэн хяналтгүй явал тэлгэдэл үүснэ, зүрхний өвчин үүргэн, зүрхний одоо цэцлэгийн фракцыг буулгаснаас болоод зүрхний дутагдалд ордгоо. За зүрхний аргад дутагдлын илрүүлгийн алгоритм байна. За 35 наснаас дээш өндөр эрсдэлтэй хүмүүс бид яах вэ? Удамшлын анамнестэй залуугаас одоо хөвчлэн удамшлын анамнестэй байдаг. Өндөр даралтай юм уу зүрхний одоо ишмийн өвчний насаараа одоо ахнараа зүрхний шигдээс болдог юм анамнестэй хүмүүс бас байдаг. Ийм хүмүүс илэрээд 35 наснаас дээш насны илэрх юм бол бидний NT-proBNP үзнэ. Энэ NT-proBNP нь бол 125 пч/л-ээс их байх юм бол хэвийн гэж үзээ зүрхийн дутагдaltaгүй гэж үзнэ. Бага байх юм бол их байх юм бол одоо зүрхийн дутагдaltaй байна гэж үзээд бид хитаавийн шинжилгээ, зүрхний хитаавийн шинжилгээ, зүүн гемографи, зүүн сурын одоо тэлгэглэл диастолын функцийн алдагдал одоо илэрч явах юм бол энэ гурвын аль нэг нь байх юм бол бид нэр зүрхний аргад дутагдлаа гэж онцлоно. За зүрхний аргад дутагдлалтай хүмүүсийг одоо илрүүлэхэд бол за зүрхний аргад дутагдал с ิจ гтэй гэж үзэх юм бол эрсдэл хүчин зүйлийг тодорхойлно. За өөр шин тэмдгийг бид тодорхойлно. Зүрхний бичлэгтэй хэвэн байна уу гэдгийг тодорхойлно. Энэ гурвууланд өөрчлөлт гараад ирэх юм бол бид нар одоо энэ зүрхний дутагдлын биомаркерыг үзээд энэ маркер нь одоо хэвэн байв өөрчлөлттэй байх юм зүрхний ехокардиографийн шинжилгээ хийн. Энэ хоёрын аль нэгэнд нь өөрчлөлттэй байх юм бол бид нар зүрхний дутагдал батлагдана. Тэгвэл зүрхний дутагдал батлагдах юм бол батлагдах юм бол бид зүрхний дутагдлын одоо цэцлэгийн фракцыг тодорхойлно. Цэцлэгийн фракц нь бол цэцлэгийн фракц нь одоо буурсан гэж үзэх нь бол 40%-аас доош буурсан байх юм бол бид нар буурсан гэж үзнэ.
41-ээс 49% байх юм бол бид нар ялгамгүй буурсан гэж үзнэ. 50-аас дээш байх юм бол бид нар хадгалагдсан, цэцлэгийн фракц хадгалагдсан зүрхний төтгөл гэж үзээд шалтгааны дотроо дэмжлэгийг эхлүүлнэ. За зовир дээр ямар зовирууд, нийтлэг зовирууд, нийтлэг ус зовирууд гэдэг. Нийтлэг зовируудыг ороход амьсгалд гарна. Артапне гэдэг одоо байрлаас хамаарсан одоо давчлаад байдаг, хэвтэж чадахгүй давчлаад байдаг. Шөнийн цагт нэг огол төсрээд босоод байдаг. Энэ бол шөнийн амьсгалд. За ачаал даах чадвар нь буун ердийн маа хийж чадгаа байлаад маш их ядраа шил дээр хавнаад ирдэг. За нийтлэг ус зовируудыг доор дурдсан байна. Энэ бол одоо хөвчлэн өөш хавнах үед бол одоо зүрхний одоо хөөсөө үйл ажиллагаа алдагдаад шахтын фракц буурсан тохиолдолд уурсан тохиол тархины цэцэн хэмжээнд дутагдсанаас болоод толгой эргэсэн капид орох зэрэг шинж тэмдгүүд бол илэрдэг. За өөрмөс шинж тэмдгүүд гүрээний венэс судас чинэр нь энэ хөвчлэн уушны артерийн дарлаг хэсгүүд чинэрдэг. Тэгэлэг гүрээний вений эргэлтээс гэдэг аюултай дээр дарахад бол дараа тажид иш олоход бол гүрээний вен зүрхий чарагдана. За сонсоход бол зүрхий чагнахад морин төргөн чимээ бол 3 дугаар авиас сонсогдно. Мөн оройн төлөвд одоо шилжсэн байдаг. За өөрмөс шинжилт нь бол бид сухсан гүш нэлэрснээс болоод одоо хавн нэмэгдэн биеийн чинь 7 хоногт бол 2 кг-аар нэмэгдэн хавн уушгинд хэрчэн уушгын зогсомжлын шинжэд илэрнэ. Дэлэг томорно гэдэг дандаа зогсомжлын шинжэд бол илэрч одоо гарч ирнэ, шээсний хэмжээ багасна. За зүрхний бичлэг дээр юу гэж болохоо синусин тахикарди, өргөн цус, тэгтээ зүүн хөвгний томографи, зүүн засварын томрол, ийсэ хөлийн хайраг, эмгэг бүүшүүд, засварын жиргэнэ, чичиргээ, зүрхний гишмийн өртөглийг гэдэг гарч болно. Зүрхний эхагцарапын шинжлэлд зүүн зүрхний хөндөд хэлэгдээд ястал системийн одоо үйл ажиллагаа алдагдаад хан зузаарна. Зүүн хавлын ханы хөдөлгөөний авдаг гипокнизин зон илэрнэ. Тэгээд төрөлхийн арчийн одоо шугамдууд хавлын эмгэг урсгалууд бол нэмж гарч болно. За зүрхний архад утгалт сэжиглэж байгаа бүх өвчтөнд хийгдэх онцлогооны тестийн зөвлөмжийг бол бас гаргаж өгсөн байна. 21 оны одоо шинэ гайдлаар гаргаж өгсөн. Энэ дээр бол эзибра BNP үзэн зүрхний бичлэгийн зүрхний яхаа харна, эрдэмтгийнд харна гэдэг зүрхний өндөрнс шинжилгээнд одоо лабораторийн шинжилгээнд бол өндөрнс шинжилгээ бол бүх хүнд хийн шээсний шинжилгээний электролитийг үзэн бамбан гормон үзээд одоо глюкозын гемоглобин, фритин, липидүүдийг бол үзэх шаардлагатай гэж зөвлөмж өгж байгаа. За фрамингамын одоо онцлогооны их шалгуур бас их аюултай, ач холбогдолтой. Тэгээ их шалгууртаа болоод их шалгуур нь одоо 2 бага шалгуур нь одоо их шалгуур нь 1 эсвэл бага шалгуур нь 2 байх юм бол энэ бол энэ оншиг зүрхний харахад утгал байна гэж бүрэн онцлогдох. Энийг бол манай эмчнэр хэрэгэлдэг байгаа. За Нью-Йоркийн одоо үйл ажиллагааны дэм англи байна. Энэ дээр бол зүрхний харахад утгалыг бол нэг уншилтаар нь бол ABCD гэдэг уншилтаар нь ангилдаг. Энэ оншиг одоо хэлбэрчил хийхэд маш ачаал бодолтой. Зэргээр нь бол хүмүүн зэрэг, түн зэрэг, хүндэлтэр хүн зэрэг гэдэг энэ ABCD одоо зүрхний харахад утгалд A уншаад одоо Нью-Йоркийн үйл ажиллагааны англи 2 дугаар зэрэгээ тавьсан байхад бид нар хараад энэ хүний шууд одоо энэ иймэрхүү хүн байна гэдэг тэр хүн одоо хүндийн зэргийн одоо дүр зураг нь шууд харагддаг. Тийм учраас бид нар оншийнхаа формулын дээр бол энэ хүндийн зэрэглэлийг бол дандаа тавьж явах хэрэгтэй. Хүндийн зэрэглэл E-гээс D хүртэл хүндэрдэг. D үе шатанд ороход бол хүмүүс одоо рефлектерний үе шатанд ороод хүмүүс одоо за D үе шатанд ороход бол одоо E үе шатанд ороход бол зүрхний бүтцийн өөрчлөлтгүй эмзэн шин тэмдэггүй байна. За B үе шатандаа бол бүтцийн өөрчлөлт нь илэрх боловч эмзэн шин тэмдэг илрээгүй байна. C үе шатандаа зүрхний бүтцийн өөрчлөлт, эмзэн өөрчлөлт хоёулаа илэрнэ. За D үе шатанд орохоор зүрхний бүтцийн өөрчлөлт, эмзэн шин тэмдэг илэрнэ. Гэхдээ эмийн эмчилгээний үр дүн бас маш багатай байдаг. За Нью-Йоркийн үйл ажиллагааны ангиллаар бол хүмүүн зэрэгт нь бол ердийн ачааллын үед шин тэмдэг одоо илэрхгүй. За дуун зэргийн үед нь болохоор биеийн хүчний одоо ачааллын үед шин тэмдэг илэрх бол шатаар одоо 4 давхар гарахад бол амьсгална. За 3 дугаар зэргийн одоо хүндөвтөр зэргийн үйл ажиллагааны ангиллын ороод ирэхээр биеийн хүчний ердийнхаас одоо бага ачааллын үед шин тэмдэг илрээд 50 байл амьсгалт илэрхгүй боловч шатаар одоо 2 давхар гарахад бол амьсгалт явж чадхаа болно. 4 дугаар үе шатанд бол 50 үед бол шин тэмдэг амьсгалт бол илэрнэ. За энэ одоо Нью-Йоркийн англиар жилийн одоо нас баралт нь 1-2 дугаар үе шатандаа бол 5-аас 10% насвалдаг бол 3 дугаар үе шатанд 10-аас 25%, 4 дугаар үе шатанд 20-60% насвалтай болдог байна. Өөрөөр хэлбэл зүрхний харахад утгатай хүмүүс бол 5 жилийн насвалт нь бол 50% гэж өгнөлдөг. За цэцлэгийн фракцаар нь ангилсан ангил бол бас сүүлийн ангил байгаа. За цэцлэгийн фракцаар нь ejection fraction reduced гэж үзэх юм бол зөөр шин тэмдэг нэлээд дээрэс нь 40%-аас бага байх юм бол цэцлэгийн фракц бага гэж үзнэ.
Өнөөдрийн буюу одоо дунд зэрэг нөхцөлийн практиктэй хэмээн 40-49 байх бол дунд зэрэг гэж үзнэ. 40-с одоо 50-с дээш байх юм бол нөхцөлийн практик хэвийн хадгалагдсан гэж үзнэ. Энэ үед бол натрийн өгч пептидууд ихсэн. Зүрхний одоо үзүүртийн айл нэгэнд одоо витамин шинжилгээнд бол зөв хэмжээтэй энэ одоо ханийн зузаарлал, зүнс бүрийн томрол, диастолын үйл ажиллагааны алдагдлууд бол илэрнэ. Юу гарч байна. За зүрхийн дод сэжиглэх тохиолдолд бол зүрхийн дутагдлын үнэлгээ хийн. За дээд асамжаас тэтгэм цэцсээр өвдөжсэн үү, даргалт ихсэжсэн үү, янз бүрийн хортой одоо юунд орж исэн үү гэгчлэн дөрөд үнэлгээнд хийн. За шээсөө химийн хэрэглээг бол яа. Шээсөө хим хэрэглэжсэн хэсгийг тодруулна. Шүн бачирж байгаа хэсгийг л асуунаа. За үзлэгээр бол уушгүй нойттой ирчнээр хоёр талын хам одоо зүрхэн шууган гарна. Гүрээний вений чинэрл оройн төлөвлөлтгээд ийм зүйлүүд одоо асамжаар илэрх юм бол зүрхийн дутагдлаа авах магадлалтай гэж үзээд яана. Юу дарч. За зүрхний барьцлын цахилгаанчлал дээр хөөшлөлт бол илэрч болно. За зүрхний одоо дутагдлыг илрүүлдэг хамгийн гол шинжилгээ яа гэм бэ? Тэгээд энэ тэгээд энэ яа гэм бэ? За натриуретик пептид буюу натриуретик пептидийг бол зүрхний витамин шинжилгээ бол зүрхний архад дутагдлыг уншихад маш чухал одоо шинжилгээ байдаг. Энэ шинжилгээ бол одоо сум дүүргийн эмчнэр бол хийх боломжгүй бол аймаг руу яваад энэ хийж зүрхний архад дутагдлыг бол онцлуулна. Зүрхний архад дутагдлыг онцлож одоо шалтгааныг тодруулаад төгссөн эмчилгээг бол хийн. Шалтгааныг тогтоох одоо зохистой эмчилгээг үргэлжлүүлнэ. За энэ зүрхний архад дутагдлаар давтан ихтэлт бол нас баралтыг бууруулж амьдралын чадварыг сайжруулахын тулд бол одоо хөдөлгөөний эмчилгээ бол маш хажууд баталтай. Хөдөлгөөний эмчилгээтэй тэгээд олон багийн одоо эмчилгээ олон мэргэжлийн эмчийн хамтын яваар бол зүрхийн дутагдлыг бол эмчилдэг байгаа. За энэ дөр бол гадаад бол одоо энэ зүрхний одоо дутагдлыг эмчлэхэд бол ийм олон багийн одоо эмчрийн одоо хамтын ажиллагаа бол хэрэгтэй болдог. Энд бол зүрхийн дутагдлын эмч, одоо наслын эмч, зүрхийн эмч, одоо зүрхийн одоо зүрх шилжүүлэн суулгах эмч, нийгмийн ажилтан, хоолны мэргэжлэн одоо эм зүйч, физиотерапист, одоо цовдлогч нарын бүрэлдэхүүнтэй бол бүтэн багаар энэ зүрхийн дутагдлаа хүнийг одоо эмчилдэг байна. За энэ үйл ажиллагаа нь бол одоо ийм олон одоо үйл ажиллагааг бол явуулдаг байна. За анхаарал тавьсаар баярлалаа.